Аав минь халамж цуухан орж ирлээ. Ууснаа нуух гэж их л хичээж байгаа нь нэлт харагдлаа. Орж ирэнгүүтээ зурагт үзэхээр суув. Тэгснэ гинэд аав нь хөндлаа гэд босоод өрөөнөөс гарахтаа хуусын юм та толгоонд хилдсэн үү яасан хасайж хан мөргөх шахлаа. Би таныг оронд ч оруулъя да алив гэд буулганаас нь шүрхэд миний мэдих залуу хүний ширмэстэй болчин биш. Ээжийн шиг, эмээгийн шиг зөөлөн болбраа тийм л арьс гарт элэгдэж мэдрэгдэх тэр мөчөд уучсан байна гэж уур хурж байсан минь сарнин одож аавыгаа өрөвдөх хайрлах сэтгэл улам ихээр оргиллоо. Яагаад ч юм сэтгэл эмзэглээд ирлээ. Аавынхан үр дээр нь ирхэлж мөрөн дээр нь сууж гарт нь тэрвүүлж байсан тэр л үед аавын булчингаас илүү чадaltaй зүйл хайхгүй л гэж боддогсон. Гэнэт том болж хүний нөхөр хүүхдийн аав болсон цагаас хойш аавыгаа нэгч тэврээгүйгээ саналаа. Өрөвдөхдөө нүдний аяга нулимсаар дүүрч гараас нь хөдөлж оронд нь оруулаад хучиж байх тэрл мөчөд хижим нүдэнд харагдлаа. Эрийг нас уулыг цас тардгаа гэж ээж минь хэлдэгсэн. Хүн хөгшөрхөөрөө хүүхэд шиг болдоо гэдэг үнэн юм да. Сэтгэл нь бие нь бодол нь эмэгтэй хүнийг шиг зөөлөн болдог бололтой. Эцэг эхээ амьд байхад нь хайрлаарай.